За өнөөдөр ордны баруун хаалган дээр иргэдийн төлөөлөлж ихсэж бас тодорхой хэдийн шаардлагыг хургуулсан. Таныг бас гарч шаардлагыг авсан гэж хэлсэн. Өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр тэр шаардлагыг хэлэлцсэн болов уу, танилцуулсан болов уу та хэрхэн хүлээж авч байна вэ? Тэгэхээр иргэд тодорхой асуудлуудаар улсын их хурлдах бүлгүүдэд албан шаардлага хөргүүлсэн. За улсын их хурлын дахь олонхын бүлэг буюу Монгол Ордны намын бүлгийг төлөөлж албан шаардлагыг авсан. Тодорхой хугацаанд хариуг нь бид өгөх ёстой. Тодорхой тавигдж байгаа асуудал юу вэ нөхөр зэрэг шатхууны хангамжтай холбоотой асуудал нэг яригдж байгаа. Хоёрдугаарт энэ төсвийн орлогын бүрдэл, за зарлага санхүүжилт үүнийг дагаад төрийн албан хаагчид хийгээд энэ ахмад настангуудын тэтгэвэр тэтгэмжүүдийн олголтын тухай асуудал яригдж байгаа. За дээр нь ерөөсөө энэ төрийн өөрийнх нь ил тод ажиллагаа, хариуцлага, сахилга за энэ талаар асуудал яригдсан. За дээр нь бас эдийн засаг төсөв ийм хүнд байхад төрийн энэ давхцсан бүтэц орон тоонуудыг бууруулах арга хэмжээнүүдэд үргэлжлүүлж явах. За саяын та хэдийн яриад байгаа дэд сайттай холбоотой асуудлууд гэдэг ингээд хүндсэн тодорхой асуудлууд байна. За Монгол улсын засгийн газар буюу засгийн газар хэрэгжих газар талбай ёсоор албан шаардлагын танилцуулга юмнуудыг өгсөн. За энэ дагуу би холбогдох хариулт тайлбар мэдээллүүдийг авч нэгтгэж хөргүүлнэ. За шатхууны хувьд бол сая засгийн газар хоорондын комисс хуралдаад бас энэ Монголын үүсэж байгаа нөхцөл байдалтай ноёлдуулж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүд яригдсан. За дээр нь бас улсын төсөв батлагтаа ерөн цаашид Монгол улс нэгэнт одоогийн байдлаар бараг 100% импортоор хангаж байгаа энэ нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ хадгалах савны хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр болохгүй юм. Одоо бидэнд байж байгаа савч нэг улс орныхоо сар хүрэхгүй хэмжээний нөөцийг л хадгалах юм чадамж байгаа. Тийм учраас энүүнийг бид нэмэгдүүлэх ёстой. Нийт импортын 95% хой төршөөс хамаардаг байгаа. Хой төрш маань бас нөхцөл байдал нь тийм амаргүй байгаа. Тийм учраас энэ нийлүүлэлт мөнгөний хэвийн явна гэхэд бас эргэлзээтэй. Энэ үнийг хэлэхэд ямарваа нэгэн байдлаар нефт боловсруулах гэдэг юм уу энэ үйлдвэрлэлийн үйл явц дээр доголдол үүсгэхэд бидэнд дахиад адилхан доголдол үүсэх учиртай. Тэгэхээр энүүнээс өртөлн сэргийлэхийн тулд нийлүүлэлтийг бас тодорхой бусад улс орнуудаас авах тухай асуудал яригдж байгаа. Тийм учраас урд хөршөөс I-95 этергээд энэ шатхуунуудыг нийлүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх талаар хөөцөлдөөд явж байна. За өнөөдөр маргадар 2 үндсэндээ нэг 4500 орчим тонн I-92 улсын хилээр цуваад орж ирнэ. За энэ үнийг холбогдох шатхуун түгээх станцуудыг сэнэглэх асуудлаа шийднэ гэж манай аж үйлдвэр эрдэс баялагын сайд тодорхой мэдээлэл юмнуудаа өгсөн. Цаашид энэ үнийг аль болох хэвийн байдлыг нь хангахын төлөө байж болох бүхий л арга хэмжээнүүдээ авч ажиллаж байна гэдэг зүйлийг зориуд хэлсэн гэдгийг зориуд хэлмээр байна. Төсвийн орлогын бүрдэл дээр тодорхой хэмжээний асуудал бий. Одоогийн байдлаар 1.8 орчим их найдын хоцрогдол гэдэг юм уу тасалдал байна. За энэ үнийг дагаад бас нэгэнт төсвийн алдагдлыг нэмэгдүүлчихгүй байх үүднээс орж ирсэн орлоготойгоо уялдуулж зарлагын санхүүжилтийн эрэм дарааг тогтоож санхүүжилт хийж байгаа учраас цалин хөлснөөс бусад төлбөр шилжүүлгийн асуудлууд жоохон удаашрч байгаа юмнууд байгаа. За зүгээр цалин тэтгэвэр тэтгэмж цаг хугацаанд тавигдахгүй болгох байхгүй. Энэ төр бол ямар нэгэн асуудалгүй болгогдоод явна гэдгийг хэлье. За дэд сайдуудын хувьд би түрүү энэ дотор сая байр суурь их тодорхой илэрхийллээ. Энэ салбаруудыг бид илүү их бүтээмжтэй үр дүнтэй ажилуулъя гэвэл байх ёстой улсын байлгамаар байгаамаа. Тэгжиж илүү сайн ажилуулах ёстой. Хоёрдугаарт энэ гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Монголын энэ салбаруудад бас нааштай үр дүн авчрахуйц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх барих энэ ажлыг аль болохоор шуурхай явуулах ёстой. Сая бид
дэд сайдгүй нэг хэсэг хугацаа явхад энэ салбаруудын гэдэг юм уу засгийн газар хоорондын гэдэг юм ажлын хэсгүүдийн ахаж ажилдаг өнөө дэд сайдуудаас хамаарат байхгүйгээс хамаарат асуудлууд нэлээд тийм хойшилсан юмнууд байгаад байгаа юм биш. Тэгээ энүүнийг бид давтаж боломгүй гэдгийг би бол зориуд хэлмээр байгаа. Үнэхээр том төр, данхайсан төр гэдэг юм өрлөгөн төсвийн асуудлыг бид ярьж аль болохоор энэ төрийн бүтэц оронтой юмнуудыг зөв тогтоох, давхцал бүх юмнуудыг нь арилгах, энийг дагаж төсвийн зардлыг бууруулах энэ арга хэмжээг авах ёстой. Гэхдээ энэ нэрийн дор бүгдийг хомдог гэдэг бас ойлголт байж таарамгүй байх ёстой юмнуудыг нь байлгах ёстой гэсэн байр суурин дээр бол би байгаа гэдгийг л. За.